This is Ellie Tom Elamine, and I'm from Ohio, USA. Баярлалаа. Би бол Элитом Эламин гэдэг намайг би Америк улсын Ohio мужаас ирсэн. Right now I'm on the Яг одоогоор бол би нарны агаран хоолтны яг энэ зам мөрд ингээд замнаж байгаа. Тэгээд энэ зам мөртөө бол ингээд нийтдээ 23 дахь жилдээ явж байна. Энэ нарны агаран хоолтны зам мөрт бол маш бага эддэг юм уу эсвэл огт идэхгүй байх одоо тийм төлөв. Энэ эртний соёлд бол цангах, өлсгөө даван туулах гэдэг тийм юугаар тийм нэршилтэйгээр одоо соёл байсан. Хоолны эрхчлөө гэж бас нэг ойлголт яригадаад байгаа. Ер нь хоолны эрхчлөө гэдэг нь бол яг ямар нэгэн зүйлийг гэмшгүйгээр иддэг одоо тийм эрхчлөөг бол хоолны эрхчлөө гэдэг. Энэ замнал бол нарны агаран хоолтны замнал гээд маш бага иддэг юм уу эсвэл огт юм идэхгүй уухгүй байх тийм зам мөр юм байна. Тэгэхээр энэ дэлхийн хамаг энергийн их усүр нь бол ерөөсөө нарнаас ирдэг. Энэ хоолны энерги ч гэсэн нарнаас ирдэг. Тэгэхээр бид нэр энэ энерги эрч хүчээ авахын тулд заавал одоо хоолоор дамжуулаад, өвс ногоогоор дамжуулаад, хоолоор мал амьтны биеэр дамжуулаад ингэж авахын оронд ер нь шууд авах боломжтой гэдэг л одоо үндсэн зарчим юм байна. Яг энийг боломжтой болгохын тулд бие маш одоо тийм бэлтгэгдсэн байх хэвээр тусгай одоо өөр төлөвт орох хэвээр. Энэ үүнд бие бэлтгэхийн тулд бясалгал бол үндсэн суурь болдог. Тэгээ бясалгал энергийн дасгалууд тэгээд эднэр дээр маш одоо онцгойлон ажилласнаар хүний бие энергийг гаднаас шингээж авах боломжтой тийм төлөвт шийддэг. Маш айжуух нар. Маш нэг одоо чухал зүйлийг онцолж хэлэх хэвээр. Энэ зам мөр нь бол мацаг барих бол октосоо биш. Мацаг барих чинь бол одоо богино хугацаатай, тодорхой хугацаатай. Тэгэхээр бие хүчээр одоо хоолгүй ингэж одоо гүрэлгэх тийм замнал бол октосоо биш шүү. Мацгаас ялгаатай нь бол бясалгал болон энергийн дасгалыг ингээд айжим эрчимтэй хийгээд ингээд бие дадуулснаар тэгээд дээр нь нэмээд бас амаар орж байгаа хоолоо аль болох өндөр давтамжтай буюу хөнгөн хооллолж одоо явснараа биед гарах өөрчлөлт бол асар нэмэгдэнэ. Тэгээд биеийн энергийн хэлбэлзэл дээшлээд гаднаас нарнаас энэ ирдэг энэ энергиудын хэлбэлзэлтэй давхцах буюу тэндээс илүү хэмжээний энерги шингээж авах тийм төлөвт шилждэг байна бие. Яг энэ зам мөрд бол мацаг барьж эхлэхдээ маш тогтмолоор айжуухан мацаг барьж эхэлдэг. Ер нь хүмүүс бол мацаг гэд ярихаар би бол одоо аль болох олон хоног мацаг барьж чаддаг ч юм уу ингээ мацаг барьж уралдах гээд байгаа юм шиг тийм ойлголт төрүүлчихэд идэг. Тэр бол маш буруу. Яг энэ зам мөр дээр бол нарны агаран хоолтны энэ замнал бол одоо хэр ингээд нөгөө тогтмол хэр тууштай явж чадах вэ гэдгээрээ амжилт нь үр дүн нь гардаг учраас болохоос биш яг нэг удаа хэр одоо удаан хугацаанд одоо гүрийж чадчихэв нэ тесч чадчихэв гэдэг нь бол тийм зүйл октосоо биш шүү. Тэгж буруу ойлгож болохгүй шүү. Нарны агаран хоолтны яг энэ зам мөрт бол бие маш эрүүл чирэг байх хэрэгтэй байдаг. Тэгжээж нөгөө өндөр хэмжээний энергиудыг, өндөр хэлбэлзэлтэй энергиудыг шингээж авах боломжтой. Тэгээ үүний тулд бол дасгал хөдөлгөөн бас хийх шаардлагатай болдог. Ер нь ингээд цогц одоо биеийн шинэ амьдралын хэв маяг руу одоо шилжижээж бие ингэж ийм чадамжинд хүрдэг ба. Энергийн ийм дасгал одоо энэ сургуулиудад бол олон мянган жилээр энэ дэлхий дээр яг энэ мэдээллүүд нь үргэлж одоо ингэж дарахж ирсэн байгаа. Одоо цаг үед бол бид нэр яг ямар давуу талтай байна гэдгийг илүү их ингэж онцлоод тэгээд мэдээллийн нээлттэй болсон те интернетийн ийм тусламжтайгаар ингээд олон нийтэд нээлттэй ингэж мэдээлэл хүрдэг болсон байна. Түүнээс бол өмнө цаг үед бол голцоо дандаа өндөр түвшиндээ нууцсан зэрэглэлтэй одоо бясалгалаар маш олон жил хичээлсэн ч юм уу те шашнаар маш олон жил хичээлсэн хүмүүс сүлд рүүгээ ордог тийм одоо төвшний мэдээллүүд байгаад байгаа. Бясалгал гэдэг нь бол зөвхөн нөгөө хүний толгойд болдог процесс биш, биеэр бүхэлд нь болдог процесс. Тэгээд тийм учраас яг одоо юутагаар сэтгэл зүрэхтэйгээр яг ингээд биед зориулж ингэж тодорхой хугацаанд ингэж тууштай явснараа үр дүн гардаг тийм процесс. Хэрвээ нөгөө цаг хугацаа асуувал те
ямар хугацаанд ингээд агаар хоолтон болох юм бэ, хоол идэхгүй ингээд болгох чад боломжтой юм бэ гэх юм бол нөгөө олон хүмүүс тэгж асуудаг. Тэгэхээр жишээ нь бол карате тулааны урлаг дээр нөгөө хар бүстэй хүмүүс гэл нөгөө амжилтанд хүрсэн хүмүүс байдаг тийм. Тэнгүүд одоо хар бүстэй дүнгиж хичээлж эхэлж байгаа хүмүүсийг хизээ хар бүстэй болох юм бэ гингүүт одоо маргааш өглөө нь хар бүстэй болчихноо ч юм уу тийм байх боломжгүй шүү дээ тийм. Яг үүнтэй төсөөтэйгээр жишээ нь тулааны урлагт бол тэгээ 2 жилийн дараа бол зөвхөн тулааны урлагаар хичээлээд 2 жилийн дараа бол зөвхөн суур одоо мэдлэгтэй болж идэг тэгээ 5 жилийн дараа бол бас нэг тодорхой одоо чадвар төрн тэгээд 10 жилийн дараа бол за нэг юм ярьж эхлэхээр хэмжээний тийм нэг дуршлагтай болоод яг үүнтэй адилхан энэ нарны агаарын хоолтны яг энэ замналт ч гэсэн яг ойролцоо гэд энергийнхаа биеийн чадваруудыг хөгжүүлээд ингэж явж ээж амжилтанд хүрдэг ийм замнал байгаа. Хамгийн гол нь энийг бас маш чухал одоо хүмүүст өгөх ёстой нэг ойлголт нь бол агаарын хоолтон болох нь бол ерөөсөө зорилго биш ээ. Хамгийн гол нь зорилго нь бол ерөөсөө энэ энергийг ойлгох, эрүүл мэнд байх, энергийг ойлгох, энергийг одоо мэдрэх тэр нь хамгийн гол зорилго байхгүй юу. Тэгээд дагуур үр нөлөө нь болохоор агаарын хоолтон болж болно, болохгүй байсан ч болно. Ер нь бол агаарын хоолтон болох ч юм бол хоёр дахь үр нөлөө юм аа. Цаг хугацаа явахын хэрээр одоо ууггүй хичээл хөдөлмөр сургалтын үрээр биет хоол бол шаардлагатай биет хоол бол багасаад ирдэг. Бие хангалттай хэмжээний энергитэй болоод ирэхээр биет хоол багасаад ирдэг. Тэгэхээр гол үр нөлөө нь тийм байна. Хамгийн нэгдүгээрт бол энэ бол ерөөсөө тийм ичидийн тийм зүйл бол огтосоо биш. Бид нар угаасаа нөгөө дэлхий дээр амьдарч байна. Бие бол нөгөө физикийн хуулийг дагдаг. Тэгэхээр физикийн хуулийг угаасаа зөрчих боломжгүй. Тийм учраас ингээд аажмаар бие дасгаж явдаг. Ингээд нөгөө биеийнхаа энергийн биеийнхаа хооллолтын төвшин ингээд төрлийг ингээд аажмаар дасгаж ингээд өөрчилдөг тийм механизм байна.